Үндсэн хуулийн цэцгийн их судлын өнөөдрийн хуралдаанаар улсын дэд шүүхийн ерхий шүүгчийг зөвхөн нэг удаа сонгодог заалтыг хэлэлцэж хүчингүй болголоо. 2021 онд улсын хурлаас шүүхийн тухай хуулийг батлахдаа улсын дэд шүүхийн ерхий шүүгчийг ерхийлэгч 6 жилээр зөвхөн нэг удаа томилно хэмээн баталсан байдаг. За зөвхөн нэг удаа гэсэн заалт нь үндсэн хууль зөрчсөн байна хэмээн үндсэн хуулийн цэцгийн 9 гишүүн дүгнэлээ. За энэ сэдвээр үргэлжлүүлэн студид сэтгүүлч Алтан Цэцэг хүргэнэ. За улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг 6 жилээр нэг удаа сонгоно гэсэн шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалт нь үндсэн хууль зөрчсөн болохыг 2016 онд үндсэн хуулийн цэц дүгнэж уг дүгнэлтийг нь улсын их хурл хүлээн авч хуулиа өөрчилж байсан түүх байдаг. Харин 2021 онд парламент шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахдаа ерөнхий шүүгчийг 6 жилээр зөвхөн нэг удаа томилно гэдэг заалтыг хэлэлцүүлэхээ явцад ахин нэмж оруулсан байд юм а. Үндсэн хуульд ерөнхий шүүгчийг нэг удаа томилох тухай дуртаагүй байдаг учраас үндсэн хуулийн их судлын хуралдаан өмнөх шийдвэрээ баталгаажууллаа. Энэ Монгол улсад нэг хууль, нэг тайлбартаагаар хүлээгээд авсан үйлдэлтэйгээр нэг л үйлчлээд явах хэрэгтэй. Хууль бол хууль. Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдал ийм л байж байгаа. Би тийм учраас энэ дээр үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргаад тэрийг улсын их хурл хүлээгээд авсан юм байлээ. А дараа нь улсын их хурл тэр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад 21 онд шинээр энэ залтыг оруулаад ирсэн байгаа. Тэгээд энэ дээр инклэр чинь хин нэгэн иргэн нэр мэдээлэл гаргах эрх зүйн нөхцөл байдал өнөөдөр биш гэхэд маргааш нөгөөдөр хизээч гарч болох нь шүү дээ. Тэгээд тэр нөхцөл байдал байгаа учраас л иргэн мэдээлэл гаргасан байна гэж би ойлгосон. Үндсэн хуулийг парламент хэд хэдэн удаа өөрчилсөн түүх байдаг. Гэхдээ шүүхттэй буюу шүүгчтэй холбоотой хуулийн зүйл заалтыг нь өөрчилж байгаагүй юм а. Тэгэхээр цэцгийн хувьд үндсэн хуулиа барьж өмнөх шийдвэрээ ахин баталгаажууллаа. Харин баталсан хууль нь харилцсан уялдаа холбоогүй явж ирсний үүрэг хариуцлагыг улсын хурл өөрч дахин шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиа өөрчлөх шаардлага үүслээ. Үндсэн хуулийн цэцгийн их судлын хурлыг хуралдуулах болсон дээрх шалтгааныг гэхдээ олон нийтийн зүгээс хардах байр суурь их гарч байна. Тухайлах юм бол өнөөдрийн шийдвэр удахгүй ажиллаа өгөх гэж байгаа дээд шүүхийн ерөнхий шүүгч ган зоригтой холбогдох магадлал өндөр байгаамаа. 6 жилээр нэг удаа сонгогдох хууль хэрвээ хэрэгжих юм бол тун удахгүй буюу эх 6 дугаар сард ерөнхий шүүгч ган зориг ажиллаа өгөх байсан билээ. Гэхдээ цэцэд маргаан үүсгэж хандсан хуульч Нацаг Доржийн хувьд ерөнхий шүүгч ган зоригтой ямар нэгэн хамаарал огт байхгүй гэдгээ мэдэгдээд байна. Нэгт би захиргааны эрх зүйн багш. Одоогийн байгаа ерөнхий шүүгч бол эрүүгийн танхимын эрүүгийн чиглэлийн хүн. Тэр хүнтэй бол ашиг сонирхол надад огт байхгүй. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд би оролцдог. Нэгдүгээрт. За хоёрдугаарт гэвэл зөвхөн цаг хугацааны явцад зүгээр харин би тэрийг надаас суудаг зэрэг яг энэ дэр юм баггүй. Надад ямар нэг ашиг сонирхол огт байхгүй шүү дээ. Яг би сүлд хэлж байгаа цэцгийн энэ цэцээс одоо тогтоол гаргахлаар энэ тогтоол нь заавал биелэгдэх үр дагавар. Өөрөөр хэлбэл улсын дэд шүүхийн 25 шүүгч нэр дэвшүүлээд заавал одоогийн нэг нэр дэвшүүлсэн шийдвэрийг цэцээс одоо гаргахгүй. Гаргачих боломжгүй. Гэхдээ зэрэг энэ бол зөвхөн тэр залтын л хүчинг болгож урд нь цэцгийн шийдвэрээр хүчинг болгочоод байхад түүнийг сэргээгээд байгаа энэ жишгийг цаашид бий болгож болохгүй гэдэг агуулгаар хандаад байгаа болохоос биш энэ бол ерөнхий шүүгчтэй холбоотой асуудал бол огт биш. 6 жил ажиллаад ажиллаа өгөх гэж байгаа дээд шүүхийн ерөнхий шүүгч ган зоригийн хувьд Элбэг Дорж ерөнхийлөгчийн үед дээд шүүхэд шүүгчээр томилогдож 2020 онд Батулга ерөнхийлөгчийн үед ерөнхий шүүгч болж байсан түүхтэй. Уг нь улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зөвхөн ганцхан удаа сонгох нь шүүхийг зөв шударга ажилуулах гэсэн зорилготой байдаг. Нэг газарт нэг албан тушаалд утсан хүн вакуумжиж бодит байдлыг харж чадхаа болдгийг бид олон жишээн дээрээс харж байгаа нь нууц зөвшөөрлөө. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгчийг хүртэл 6 жилээр ганцхан удаа сонгодог болоод байгаа билээ. Тэгвэл одоо Монгол улсад 12 жилээр ажиллах анхны төрийн өндөр дээд албан тушаалт нь улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч ган зориг болж магадгүй байна.